Хай амралтын өдрийн мини влог маань эхэлж байна. Хавруулаад ч тэрөө цаг агаар гоё дулаарч байгаа болохоор завал гарвал байгальтайгаа ойрхон цагийг өнгөрүүлмээр санагдаад байгаа. Тийм болохоор өнөөдөр нээврээс кемпинг кафе гэж хайгаад кемпинг явж байгаа юм шиг санагдгаар кофе шопыг олсон. Бүр яг кемпинг явж байгаа юм шиг санагдгаар хэм маягтай, интерьертэй айгүй гоё юм байна лээ. Тэгээд десерт болон олон төрлийн хоол гардаг болохоор ололоо утсан ч гэсэн маш гоё санагдсан. Тэгэд өдрийн наранд нарлаад зуух энэ мэдрэмж бол бүр үгээр хэлэхэргүй гоё мэдрэмж байсан. За тэгээд дараа нь очих хэвээр газар байсан болохоор тийшээ явцгаая. Буруу юмдаа мөнгө найруулвал дараа нь ингээ 2 дахин илүү төлдөг гэдэг бол өстой үний юм байлээ. Манай гэрийн тоос орогч цалих цаг нь болоогүй ч гэсэн хогоос орохгүй хүлээгээд байсан. Тийм болохоор анханасаа авъя гэж бодож исэн. Dyson-ы тоос орогч авахар шийдсэн. Тэгээд ханаамд байрладаг Starfield руу очиж биеэрээ үзээд туршиж үзээд авахар шийдсэн. За тэгээд Dyson руу ороод алийг нь авах гэдээ ажилтнаас нь асуусан чинь VR2 гэдэг загварыг надад санал болгосон. Тэгээд шал угаагчтайгаа нийлээд 400 мянган вон хэмдэрсэн байсан. Солонгосын дэлгүүрүүдийн хэмдрэл бол маш бодит байдаг. Тийм болохоор тоос орогч маань 400 мянган вон хэмдэрсэн байгаа дээр нь авъя гэж бодоод авсан. Би ганцаараа явж исэн болохоор дэлгүүрийн хүргэлтээр авахар болоод ажлын өдөр 1-3 хоногийн дотор гэрийн хаягаар хүргэгдэж очихоор байт юм лээ. Тэгээ тоос орогчоож авсан ажлаа амжуулсан болохоор хальт юм идээд гэрлүүгээ харьсан. Тоос орогч маань ажлын өдөр 2 өдрийн дотор хүрээд ирсэн. Тэгээд миний авсан загвар болохоор Dyson VR2S гэдэг загвар. Энэ загварын хамгийн том давуу тал нь чигтэй цэвэрлэгчтэй. Бас нэг давуу тал нь одоо харагдаж байгаа ногоон өнгийн LED гэрэл энэ LED гэрлийн тусламжтайгаар бид нар нүдэнд харагдахгүй булан тохон хогнуудыг одоо харж цэвэрлэх боломжтой байна лээ. Тэгээд яг хэрэглээд үзсэн чинь бүр манай гэрийн тоос шорол бүр үнэхээр аимшигтай төвшөнд харагдчихсэн. За тэгээд өнөөдрийн влог маань энэ хүрээд дуусж байна. Баяртай.